Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлд бодлого боловсруулагчид олон төрлийн шийдлийг эрэлхийлж буй. Тэгвэл улсын хурлын гишүүн Цогтбаатар Сүхбаатар болон Чингэлтэй дүүрэгт сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Бүгд найрамдах Солонгос улсын дээжин их сургуулийн төлөөлөлтөд уулзаж санал солилцлоо. Талууд нүүрс хүчлийн ялгарлыг бууруулах энэхүү чиглэлээр олон төрлийн уулзалтыг зохион байгуулж энэхүү ажлыг эрчимжүүлнэ гэдгээ илэрхийлж байв. Сонирхолтой төсөл байна. Байгаль орчны энэ агаарын бохирдлын асуудлыг шийдэхэд агаар мандалтаа ялгаруулж гаргаж байгаа энэ нүүрс хүчлийн давхар эслийг бууруулахад бол энэ бас их чухал хувь нэмэртэй байж болох үс төсөл надад сонсогдож байна. Би гэхдээ энийг нь бол цаашаа холбогдох байгууллагуудтай ярьж тэднэр нь өөрсдөө өөрийнхөө төвшөнд энэ дүн шинжилгээг гаргаад энэ хэрэгжих боломжтой юу гэдэг шинжилгээгээ хийх бах. Надаас илүү асуудлаа мэдж байгаа хүмүүс байгаа. Миний хувьд бол технологийн хувьд хөөрхөн аятайхан шийдэл байна. Тэгээ одоо Сүхбаатар Чингэлтэй дүүргэд энийг ингээ байршуулахад агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах утс юм байвал энэ их зүгээр. Тэгээд хамгийн гол нь хоримтлуулсан тэр нүүрс хүчлийн давхар эслээ дараа нь зам барихад эдгээр одоо химийн нэмэгдэл болгож одоо бүтээгдэхүүн болгож хэрглэж болдог гэдэг талаар ярьж байна л да. Тэгэхээр энэ зүгээр нэг агаарыг цэвэршүүлээ зогсохгүй дараа нь ахаад үйлдвэрлэлд хэрэглэгдэх түүхийн үед болгоод ашиглахаар байгаа бол энэ бүрл одоо давхар эерэг одоо үрдүн гаргах хуц ийм төсөл надад санагдаж байна. Тэгээд дүүрэг рүүгээ чиглэсэн ийм одоо технологийн эрүүл зөв шийдлүүдийг бас илүү судалж үзэж энэ чиглэлээр ажиллаж байгаа хүмүүсийн анхаарлыг өөрийнхөө дүүрэг рүү, өөрийн сонгогчд руу бас хандуулмаар л байна. Тэр үүднээсээ өнөөдөр уулзаж ярилцлаа их сонир төсөл байна. 20년 전에 울란바토르에 왔을 때 би 20 жилийн өмнө Монголд ирж байсан. Тэр үеэс хойш Монгол улс хөгжсөн ч агаарын бохирдол их хിവэр байгаад харамсалтай байна. Миний санал болгож буй энэхүү шийдэл нь нүүрс төрөгчийн давхар эслийг өөртөө хоригдлуулах гэрлийн шоо юм. 10 модны 30 жилийн хугацаанд өөртөө шингээх нүүрс төрөгчийн давхар эслийг нэг гэрлийн шон хоригдлуулах шинэ технологи гэж хэлж болно. Гэрлийн их үүсвэрийг сэргээгдэх эрчим хүч буюу нарны панелаар шийдэх юм а. Мөн шонд хоримтлагдсан нүүрс төрөгчийн давхар эслээ явган хүний зам барих зэрэгт ашиглаж болох олон давуу талтай. За Цогтбаатар гишүүний хувьд энэхүү төслөөс гадна Тэжин их сургуультай боловсрол эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн юм а. 논의하도록 하겠습니다. эерэг бүхнийг Сүвэдэ Цэгмэнэс